За сайн байцгаана уу манайхан шинэ мэдээлэл нэмж өгөхөөр ороод ирлээ. За манай Ingetin компанид Q0 гэдэг энэ ус шүүгч маань хоёр төрлөөр байгаа. За нэг нь болохоор галтгооны ус шүүгч байгаа, нөгөөх нь болохоор байрны өрөөний ус шүүгч. Байрны өрөөнийх нь ус шүүгч нь болохоор өөрөө ингээд нөгөө шүршүүртэйгаа бүх шугамын хоолойныхаа бүх материалтайгаа цуг орж ирдэг. За тэгээ гурав дахь нь болохоор энэ нөгөө запас наага. За энэ бүтээгдэхүүнүүдийг ингээд дуусны дараа ерөнхийдөө бол 6 сар хэрэгэлдэг. 6-аас 8 сар хэрэгэлдэг. За 6-аас 8 сарын дараа энэ запасыг ингээд авах боломжтой. За запас маань өөрөө шүршүүрнийхаа толгоонд ордог бас фильтртэйгээ цуг орж ирдгээрээ давуу талтай. За ихэнх айлууд бол энэ ус шүүгчүүд маань бол 4 секцтэй байдаг. Тэ 4 төрлөөрөө байдаг. Тэгвэл манад 4 төрлөөрөө шүүдэг бол манад бол 10 шүүгчтэй байгаа галтгооных нь. За байрны өрөөнийх нь болохоор 8 төрлийн шүүгчтэй. Тэгэхээр бидний бие хоримтлагдах тэр холооруудыг бол 100% устгахтаараа давуу талтай. За дээрэс нь жимсээ ингээд нөгөө холооргүй усаар угаа цэвэрлэн. За тэгээд бүх одоо хоол хүнсэндээ хэрэглэж байгаа бүх л бүтээгдэхүүнүүдээ энэ усаараа цэвэршүүлснээр бидний эрүүл мэндэд маш ач тус холбогдолтой байгаа. За тэгээд одоо хэдүүлээ энэ ус шүүгчнийхаа яаж шүүж байгааг харуулъя. Энэ ус шүүгчийг бол ингээд за энд ингээд бохирдсон зэв бохирдлууд ингээд байгаа гэж тооцоолъё. За тэгвэл маш хурдан хугацаанд нөгөө галтгооны усны шүүлтүүр маань 10 шүүлтүүрээр шүүгдээд ингээд гарч ирнэ. Энийг бол бид нар зүгээр шууд уух боломжтой юм байгаа. Заавал буцлахгүйгээр ууж болно. За тэгээд хэрвээ бид нар бол загсаа одоо нөгөө маха за тэгэл маха бол одоо ингээл энэ тэнд хүнс дэлгүүрээс авсан маха бид нар одоо угааж хэрэгэлдэг шүү дээ. Тэгвэл тэрийгээ зүгээр шууд энэ холооргүй усаараа угаагаад цэвэрлээд хоол хүнсэндээ хэрэглэнэ гэсэн үг. Жимсээ бол шууд угаагаад тэгээд нарийн ногооныхаа салаадыг хийх боломжтой гэсэн үг.